Манай улсын нийт насан туршидчдын хамгийн багадаа 10% нь гепатитын В вирусын халдвартай гэсэн судалгааны дүн байдаг. Гепатитын В вирусын халдвар авснаар илэгний хатуурал хавдартай болох шалтгаануудын нэг болдог учраас Монгол улсын хувьд энэ асуудал тулгымцсан асуудал болоод байгаа юм а. Насанд хүрсэн хүн амын 10 орчим хувь нь бол В вирусын халдвартай байх магадлалтай гэж ингэж тогтоосон байна. Тэгэхээр зэрэг В вирусээс бид нэр одоо гол өөрсдөө хамгаалах хамгийн өвөрмөц найдвартай арга бол В вирусын эсрэг вакцины дархлаажуулалт гэж үздэг. Манай улс 1991 оноос В гепатитын вакциныг үндэсний өргөн дархлаажуулалтын хөтөлбөртөд нэвтрүүлж амжилттай хэрэгжүүлж байна. Товлолт вакциныг дөнгөж төрөлтөнд хийж улмаар сарын зайтай 4 удаагийн вакцинд хамрагдсанаар насан туршийн дархлаатай болдог ажээ. Харин 1991 оноос өмнө төрсэн иргэдийн хувьд В вирусын эсрэг вакциныг сайн дураараа хийх боломжтой. Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний 3-т илэгний хатуурал өвчин орсон байдаг. Түүнчлэн жирэл илэрх тусам илэгний өвчнөөр өвдөх, улмаар амиа алдах хүмүүсийн тоо буурахгүй байгаа энэ үед та сайн дурын дархлаажуулалтанд хамрагдсанаар энэ аюулаас аврагдах боломжтой болж байна. 15 мянган төгрөгөөр л 3 удаа тариулаад бүрэн сэргийлчих боломжтой ийм боломж нөхцөл манад бараг үндсэндээ сүүлийн 15-20 жил одоо 25 жил бий болчиход байхад тэр болгон хүмүүс бүгдээр хошин өрчтөнд рүү хандаж ирэхгүй л байна л. Тэгсэн мөртлөө сүүлд нь өвчлсөн хойноо бол өчнөө олон сая төгрөгийн дэмжлэг хийх болоод тэгээд тэнийг бас хүч хурц төлж эмчилүүлж чадахгүй бас ийм чадал дутах одоо эдийн засгийн хувьд мөхсдөх ийм одоо зовлон байна. Тийм учраас одоо хүн санаачлаг гарвал одоо нөгөө В вирусын эсрэг шинжилгээ чинь харьцангуй хямд хийсэж байгаа. Тэгээд дараа нь 3 удаа тариулсан байх тэгэл үндсэндээ насан туршдаа ямар В вирусын холбоотой асуудал болчихж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд В вирус тодорхойлох шинжилгээ 25 мянган төгрөг, харин В вирусын эсрэг дархлаажуулалтад 3 удаа тариулах үнэ нь нийтдээ 15 мянга. Тэгэхээр 40 мянган төгрөгийг өөртөө зарцуулснаар та В вирусын эсрэг насан туршийн дархлаатай болох юм а. Өвчнийхэн дараа эмчилгээ хийлэх бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэвшицгээе.